16 хүртэлх насны хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах хууль санаачилжээ. Амжиргааны түвшин доогуур халамж авдаг иргэд ажил хөдөлмөр эрхлэх дурггүй гэлээ. Жилд 700 тэрбумыг зорилтод бүлгийн өрхүүдийн халамжид зарцуулдаг байна. Цалинтай ээжийн 50 мянгаыг 500 мянга болгох боломжтой эсэхэд гишүүд хариулт өглөө. Өрөмтөргөө үзэгчтэй сая танилцуулсан болон бусад мэдээллийг одоо танд үзүүлэх гэж байна. Тэнгэрлэлээс 7-10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хэсэг хүүхдүүдийн нэгнээ дээрлэгсэн бичлэг захим орчинд тархснаас хойш нийтээрээ буруутныг хайж байна. За хэргийг үйлдсэн хэсэг бүлэг хүүхдүүдийг шүүхээс илүүтэй томчууд өөрсөддөө асуулт тавих ёстойг харууллаа. Учир нь өсвөр насныханд өнөөдөр тоглож наадах, өөрсдийгөө хөгжүүлэх боломж бололцоо хөрөнгө мөнгө эд материалаар хязгаарлагдмал байгаа юм. Гудамд яваа 10 хүүхэд нийтээрээ шахуу чөлөөт цагаа өнгөрүүлэх газар сургалт дугуйлан хомс байдгийг хэлж байгаа юм. Тиймээс хичээлээ тараад шууд гэртээ харж гаруутаас захим ертөнцтэй нөхөрлөдөг гэж хариулсан юм. Холбол дийлэн хүсвэр насны эрэгтэй хүүхдүүд спорт орзаа тэр дундаа сагсан бөмбөг, хөл бөмбөгөөр хичээлэх сонирхолтой байдаг гэлээ. Гэхдээ бие тамирын хичээлийн 80 минутаас гадна заалан тоглохын тулд найзуудаараа нийлж мөнгө цуглуулж хотын зах руу явах хэрэгтэй болдог байна. За спорт зал бол ганцхан жишээ. Үүний цаана хичээлээ давтах тухтай газар байдаггүй, сургалт дугуйлангийн төлбөр үнэтэй, сургууль дээр хичээллэж байгаа дугуйлангууд тогтвортой биш, дуу хөгжим гадаад хэл гих мэт сонирхож буй зүйлээрээ авьяасаа хөгжүүлэх боломж хомс байгааг хүүхдүүд хэлж байна. Ер нь хүртээмж муутай штэ. Тэгэл яг хүсэл мөрөөдлөө болгоод чадж байгаа хүүхдүүд нь л тэгээ явж байна. Ер нь тэгээд спорт оролддоггүй, яг оролдохыг хүсдэг тийм хүүхдүүд бол тийм боломжтой заал олддоггүй, өндөр төлбөртэй байдаг гэж би боддог. Дуугаа сонсоод байждаг штэ. Одоо байгаа нь хэм бол тэгэл альтай сургалтууд нь жаагаа. Одоо жишээлбэл хүүхдүүдтэй хичээл мчилээ их газар мэт байгаа штэ. Одоо номын сангаас өөрөөсөө байдгүй л гэх юм уу. Гэр оронд нэг дуусаа говийн асуудал байгаа шүү дээ. Тэр нь бол дутагдмал. Тэгэл гэртээ очивол гэрийн даалгавар малгараа хичээл уцслах тав. Ер нь бол юугаар гадаагаар чим тоглох газар бол айгүй бага байдаг гэж боддог. Ер нь ер нь хүүхдүүдийн хөвчлөө очдог газар бол Шангрила. Тэгээд ер нь ийм Mom's очиж юм уу KFC дээр л очдог. Тэгээд хичээлийн газар гэх юм бол кафе бин KB дээр л байдаг. Манай сургууль төлбөргүй юм гэвэл нэг speaking club эдэр бол явагддаг. Тэнгүүд төлбөртэй гэх юм бол сакс волейболын дугуулан эдэр бол байгаа. Тэгээд герман айл эдэр ч гэсэн ер нь бол бас төлбөртэй. Тийм үү. Ер нь бол байгаа ер нь заал мал олдох нь ер нь хоор байгаа. Ер нь цөөхөн ш. Гэхдээ гайгүй. Нэг кофе шоп эдэр ороод хийц. Тэр нь бол гайгүй байдал. Гэтэ бүр амар хотын цахаар байж. Тэр нь яг заал олон ч гэлээ амар хоол хотын цахуудаар нэлээд хоол байгаад байдаг. Үнэн яг гайгүй нээсээ хоол болохоор ер нь бол заал авах магадлал бага. Хүүхдүүд гэр бүл эцэг гэхээ сонгож төрдөггүй. Мөнгөтэй мөнгөхгүйгээс шалтгаалж чанаргүй боловсрол эзэмших ёсгүй. За гэтэл манай улсын боловсролын байдал яг ийм тогтолцоо руу түлхэхэд хүргэсэн талаар улс төр судлаач хэллээ. Өмнөх парламент дээр боловсролын багцуу шинжилсэн. Багцуу шинжилгээтэй парламент дээр зарчмын зөрүүтэй 2 байр суурь байсан. Нэг хэсэг нь болохоор социал-демократ чиглэлийн хүүхэд болгоныг тэгш улсын төсвөр санхүүждэг төрийн сургуульд үнэгүй чанартай сургая. Нөгөө талын байр суурь нь болохоор либерал чиглэлийн мөнгөө төлж чадж байгаа нь хувийн төлбөртэй өндөр төлбөртэй сургууль тултлан сурах боломжийг олгоё. Харамсалтай нь боловсролын багц хуулиар хувийн сургууль Монголд байхыг дэмжижсэн байхгүй. Энэ нь нөгөө талд юу харуулж байгаа гэхээр мөнгөтэй чадж байгаа болж байгаа нь боловсрол хүүхдээ үнэтэй сургуульд өгөөд нөгөө ялгаатай нийгмийг ангийг улам гүнзгийрүүлээд нөгөө талд нь гэр бүлээ сонгож төрөөгүй орлогын хувьд бага ийм бүлгүүдийн хүүхдүүд чанаргүй хотын захын гэдэг юм уу, сумын төвийн гэдэг юм уу, дотор байргүй гэдэг юм уу, бүрэн сурах хүчиггүй гэдэг юм уу, сургуулиуд дээр боловсрол эзэмших анханасаа гарааны ялгаатай байдал үүсгэж байгаа байхгүй. За жишээлбэл скейтборд зэрэг экстрим спортоор хичээлэх хүслээ хүүхэд залуучуудад зориулсан талбай саяхныг хүртэл байгаагүй. Харин жилийн өмнө анх удаа экстрим спортын талбайтай болсон. Гэвч энэ газар хаа байсан хотын зүүн захад бий.
За хотын баруун талд амьдардаг хүүхэд хотын төвжрэл дунд зүүн бүс рүү очино гэвэл бүтэн өдрийг зарцуулна. За ийм нөхцөлд хүүхдүүд утас шагаахаас өөр аргагүй юм а. Өсвөр насныхны чөлөөт цагийг дэмжихээр 2 жилийн өмнө соёлын сайдаар ажиллаж байсан номин нэгэн санаачлахыг дэвшүүлж байсан. Энэ нь бол 18.3 тэрбум төгрөгийн ваучер. 16-аас 18 насны хүүхдүүд 100 мянган төгрөгийн эрхийн бичгээр кино, жүжиг үзэх биш, музейгээр үйлчлүүлж, урлаг, спортын дугуйлан сэгцдэж хамрагдах боломжтой байсан ч унчихсан. Гэтэл халамж гэд хасагдсан энэ эрхийн бичгээр өсвөр насныхны асуудлыг шийдсэн жишг олон улсад байдаг юм а. Тухайлбал Исланд улс соёлын эрхийн бичгийг ашигласнаар тамхины хэрэглээг 87%-аар бууруулсан бодит жишээ байдаг юм а. Манай улс анхудаа залуучуудын тусгаалсан яамтай болсны дараа ямар ажлуудыг хийж хэрэгжүүлбэл залууст илүү үр өгөөжтэй байх талаар 50,000 гаруй өсвөр насны хүүхдүүдээс судалгаа авсан байдаг. За энэ дундаас 20 орчим мянган хүүхдээс сүүлийн 1 жилд ямар нэгэн соёл урлагийн үзүр үйлчилгээнд хамрагдсан эсхийг нь асуухад 13% нь огт хамрагдаагүй гэж хариулсан байдаг. За шалгааныг тодруулахад бараг 4 хүүхэд тутмын 1 нь мөнгө байхгүй гэж хариулжээ. За энэ судалгааны үр дүн өнөөдөр санхүүгийн боломжгүй хэсэг болоод дугуйлан сэгцэд хамрагдаж өөрийгөө хөгжүүлж үзүр үйлчилгээ үзэж чадахгүй гэртээ сууж байгаа олон мянган хүүхэд байгааг нотолсон. За ингээд өсвөр насныханд зориулсан 100 мянган төгрөгийн эрхийн бичиг нь хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшөл, соёлын боловсролд чухал нөлөөтэйг тухайн үед салбарын сайдаар ажиллаж байсан номин хэлж байлаа. Хүүхдүүд маань өөрөө шийдвэр гаргаад цахим орчноос өөрийнхөө дуртай зүйлийг сонгож аваад одоо энэ хөтөлбөртөд хамрагдах боломжтой. Нөгөө талд эдийн засаг талаасаа хэлээ те. Юу вэ гэхээр өнөөдөр бид нар 186 мянган хүүхэд буюу 186 мянган хэрэглэгч бэлдэж байгаа байхгүй юу? Соёлын салбарт болон спортын салбарт. Тэгэхээр энийг дагаад нөгөө дугуйлан сектнүүд маань нэмэгдэн хүүхдэд зориулсан ном тохиолдлууд маань хэвлэгдэж гарч ирнэ. Номын сангууд маань хүүхдэд зориулсан боловсролын хөтөлбөрүүд хийдэг болж эхэлнэ. Дахиад одоо соёл урлагийн байгууллагууд маань хүүхдэд зориулсан хөтөлбөрүүдийг гаргаж ирнэ. За гэвч энэ төсөл улс сүржилтөөс болоод унчихсан. За ухтаал өсвөр насныханд эрхийн бичиг олгох асуудлыг соёлын яамны хэдхэн мэрэгчлэнүүд зохиож гаргаж ирээгүй. За энэ бол дэлхийд хэдийнэ тогтсон жишг. Америк нэгдсэн улс, Испани, Итали, Солонгос гээд дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бүгд л хүүхдүүдтэй энэ төрлийн эрхийн бичгийг олгодог. За тухайлбал 1990-ад оны дундуур Исландийн өсвөр насныхан Европт хамгийн их архичин тамхи татдаг хүмүүсийн тоонд ордог байсан. За харин одоо энэ улсын залуучуудын нөхцөл байдал огцом өөрчлөгдсөн. Учир нь Исланд 1998 онд орон даяар хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь Leisure Card хөтөлбөр юм а. За 6-аас 18 насныханд спорт урлаг, хөгжим, төрөл бүрийн клуб, хобби зэрэг чөлөөт цаг үйл ажиллагаанд хамрагдах боломжийг дэмжих зорилготой төрөөс олгодог санхүүгийн дэмжлэгийг үзүүлж эхэлсэн. За хүүхэд бүрт жил бүр тодорхой хэмжээний мөнгийг чөлөөт цагийн үйл ажиллагаанд ашиглах боломжийг олгодог. За гэхдээ энэ мөнгийг бэлнээр олгодоггүй, харин спортын клуб, сургалт, урлагийн дугуйлан зэрэг байгууллагын төлбөрт шууд ашиглуулдаг байна. За Исланд туслын нийслэл Reykjavik хотын хувьд одоогоор хүүхэд бүрт жилд ойролцоогоор 75,000 Исланд крон олгож байна. За энэ карт хотод оршин суудаг 6-аас 18 насны бүх хүүхдэд хамаардаг. Эцэгхэн хүүхдээ спортын клуб, сургалт зэрэгт бүртгүүлэх үед уг дэмжлэгийг ашиглах боломжтой байдаг. Ингээд 2018 онд энэ хөтөлбөрийнхөө үр дүнг 20 жилийн дараа дүгнсэн байна. Харин үр дүнд нь согтууруулах мундаа байнга хэрэгэлдэг залуучуудын эзлэх хувь 20 жилийн дотор 48%-аас 5% болж буурсан. Тамхичдын эзлэх хувь 23-аас 3% болж буурсан бодит үр дүн гарсан. За нэг үгээр хүүхдүүдийн идэвхтэй амьдралын хэм маягийг дэмжснээр өсвөр үеийн архитэлд тамхи, хар тамхины хэрэглээг бууруулсан үр дүн гарсан байгаа юм а. Энэхүү хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх, өөрсдийгөө хөгжүүлэх асуудлыг бодлого боловсруулагчид үл ойшооч байна. Иймдээ ч өнөөдөр хүүхдүүд утсаа ухаж, цахим орчинд цагийг өнгөрөөхөөс өөр сонголтгүй болчиход байгаа гэхэд хэлэлцэхгүй. Энэ асуудлыг шийдвэрлэхээр боловсролын яамнаас нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийг боловсруулжээ. Энэ хууль батлагдсанаар 16 хүртэлх насны хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлаж эхлэхнэ. 16 нас хүртэл бол энэ хориглох ажлууд дээр өнөөдөр бас энэ Австрали улс болоод бусад улс орнууд энэ дээрээ бол амжилт олоод эхэллээ. Мөн одоо бид үндэстэн дамсан корпорац болох Мета зэрэг энэ байгууллагуудтай бас харилцаж байна. Ер нь бол өөрсдөө ч гэсэн энэ асуудлыг бас ингэж цэгцлэх тал дээр хамтран ажиллана гэдгийг илэрхийлж байгаа. Ерөнхий боловсролын сургуулиуд дээр өнөөдөр LMS, SMS бүрэн нэвтэрсэн байгаа.
school management system, learning management system гэдэг. Энэ бол одоо багш нар өөрсдөө сурагчтайгаа эцэг эхтэйгээ шууд харилцах юм платформуд, аппликейшнуд байгаа. Тийм учраас Facebook-ыг ашиглахгүй байх боломж бүрдсэн. За. Одоо энийг шууд энэ хуулиа гаргаад бид хориулна. Энэ бол одоо ийм одоо ашиглаж байгаа сургуулиудыг бол энэ Facebook-ээр дамжуулж эцэг эхчүүдтэйгээ болон хүүхдүүдтэй харилцахгүй байх. Ийм одоо хориглолд орж ирнэ гэсэн. Үзэгч та Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За манай улсад насанд хүрсэн 10 иргэн тутмын 4 нь ямар нэгэн төрлийн халамж авч байна. Энэ тоо бол татвар төлдөг иргэдийн нуруунд дээрх ачааны хүндийг харуулж байгаа юм а. Угтаа бол төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого явуулдагч хөрсөн дээрээ буухгүй байгааг албаны их сурвалжууд хэллээ. За тухайлх юм бол 10,000 ч хүрэхгүй хүн амтай хороонд 300 орчим иргэн ажил хийхгүйгээр аж амьдралаа залгуулж өдөр хоногийг өнгөрүүлж байна. Тухайлбал хөл гарам бүрэн бүтэн хэрэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй халамжийн хідэн төвөргөөр амь зогоодог иргэдийг ажилтай болгохоор хороо дүүргийн зүгээс янз бүрийн арга хэмжээг хэрэгжүүлдэг байна. Гэтэл хэд хоног ажилласан нэртэй архиа уугаад алга болдог тухай хорооны төлөөллүүд хэллээ. Угтаа бол хүүхдийг нь цэцэрлэгт хамруулж эцэг эхийг нь ажилд оруулах гээд ардаас нь татаж чангаа хамгал асуудлыг шийдэж өгдөг байна. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд л гэхэд ажилд зуучилж өгсөн 5 хүн тутмын 2 нь ажлаасаа шалтгаангүй гардаг гэлээ. Яг ийм эрхэлсэн ажилгүй амжиргааны түвшин доогуур 240 иргэн энэ хороонд байдаг байна. Яалтчгүй ингээд ажил таслана. Тэгээ буцаагаад нөгөө хамтарч ажиллаж байгаа байгууллага маань бас бид нарт олдмочи болно. За ирсэн хүмүүс маань инглээ тэглээ гэсэн асуудлыг гаргана л да. Тэгэл өдий болсон хүмүүсээ чад бид нар чараасаас нэлээд бас явна хөөцөлдөн. За тэгэл асуудал бол үүснэ. Одоогийн байдлаар бол одоо манай хорооны хэмжээнд ажил олгогч буюу аж ахуй нэгжүүд өсөлт дээр бол 8 иргэнийг бол одоо өөрсдийнхөө аж ахуй нэгжтэй авч ажиллаж байгаа. Одоо биднээс одоо 240 гаруй ажилгүй иргэн манай хороонд байна. Хорооноос нь татан чангаан байж ажилд арайхийн оруулж байхад гарчдаг учир тэр дунд өөрсдөө мэрэгжилтэй болъё ажил хий гэсэн бодолтой хүн хэд байх нь ойлгомжтой. Хороо дүүргээс халамж авдаг амжиргааны түвшин доогуур өрхийн насанд хүрэгчдэд мэрэгжил олгох сургалтыг зохион байгуулдагч хүмүүс ирдэггүй гэлээ. Манайхаас 4600 гаруй иргэн халамжийн үйлчлэг авдаг. Тэгээ халамжийн үйлчлэгнээс гадна бид нар нөгөө нэг өрхийн амжиргааны түвшинг дээшлүүлэхийн тулд хүнс дэвжилийн дэмжлэг тэгээд юун дээр мэрэгжил олох зохион байгуулдаг байгаа. Сургууль зохион байгуулад нөгөө нэг юун дээр ажил хөдөлмөр зоочил яг гэхээр игээд сургалтанд жоохон хамрагдаж жоохон төвөгшөөдөг. Эзэн хичээвэл заяа хичээн гихчээр хүн хөдөлмөр эрхэлбэл ядуурлын игнэнээс гарах боломжтой. Гэтэл манай улсын 4 хүн тутмын нэг нь ядуурлын түвшнөөс доогуур хэрэглээтэй буюу 100% халамжаар амьдарч байна. Үүний нэг том шалтгаан бол тухайн иргэдийн архины хамаарал болон халамжаар амьдрах бэлэнчлэх сэтгэлгээ гэдгийг хороо дүүргийн ажилчид хэлж байна. Тиймээс халамжийг бууруулж хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хатуу бодлого манай улсад дутагцаар байгааг ч сануулж байлаа. Ажил хөдөлмөр хийхээс цааргалж байгаа халамж авагч иргэдийн зарим нь хүнсний толон авах оноог сулруулахыг шаардах болжээ. За өрхүүдийг амжиргааны түвшнээс нь хамааруулан оноогоор дүгнэж нэмэлт халамжуудыг олгодог. Өнгөрсөн оноос хүнсний толон зэрэг нэмэлт халамж авах өрхийн босго оноог улам чангаруулжээ. Нэг үгээр хүнсний толон авдаг иргэдийн тоо цөөрч эхэлсэн байна. За ингээд толон авах шаардлагад нийцээгүй иргэд халамжаас хаслаа хэмээн хороо дүүргийн ажилчдад бухимдлаа илэрхийлэх болсон байна. Гэр бүл хөдөлмөр нэм хамгааллын сайдын тушаалаар энэ журамд өөрчлөлт орсон. Эрхэм бичгийн талаар.
Өмнө 410 оноогоор дүгндэг байсан бол одоо 180 оноогоор үнэлдэг болсон. Зарим одоо иргэд маань энэ хүсний эрхэм бичгээс одоо гасагдсан байна гэд энэ зүрийн гомдлууд гарч багш байна. Үнэхэрийн зорилтод бүлэг авч чадаагүй зорилтод бүлэг авах ёстой зорилтод бүлэг одоо энд хамрагч чадаагүй байвал бид нар давхар одоо тэр мэдээллийг татаж аваад тэр гомдлыг нь үндэслээд давхар шалгаад үнэхэрийн зорилтыг авах ёстой иргэн байвал буцааж өгөхөд бол ямар ч асуудал байхгүй. Халамжийн нэг хэлбэр нь хүнсний толон. Үүнийг авах шаардлагыг өнгөрсөн жилээс нэмэгдүүлжээ. Тодорхойлбол ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй буюу нэмэлт орлогогүй. Хөгжлийн бэрхшээлтэй аль эсвэл ахмад наснантай хамт амьдардаг өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй өрхүүдийг зорилтод бүлэг буюу 180-аас бага оноотой гэж үздэг байна. Яг ийм оноотой 29 мянган өрх манай улсад бий. Энэ бол ганцхан халамжийн жишээ. Учир нь манай улсад 70 гаруй төрлийн халамж олгогдож байна. Жил бүр 2 их найдыг халамжид төсвөлдөг. Үүнээс 700 тэрбум нь зорилтод бүлэг буюу орлогогүй амжиргааны түвшин доогуур өрхүүдэд халамж болж зарцуулагдаж байна. Монгол улсын хэмжээнд халамж авч байгаа одоо хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг хөдөлмөр эрхлэлд зуучлах боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр ийм иргэдийг одоо заашдаа 15 мянган өрхийг хөдөлмөр эрхлэлээр шилжүүлэх одоо ажлыг улс таяар хэрэгжүүлэхээр ингээд явж байгаа. Одоо чиглэлтэй төргийн 13 дахь хороонд бол урд нь хүнсний төлөө авдаг 44 айл байсан бол одоо манай төсөл хөтөлбөр хэрэгжснээс хойш 44-өөс 8 айл төмөж хүнсний төлөө авч байгаа. Хүнсний толон зэрэг нэмэлт халамж авах өрхийн босго оноог өнгөрсөн оноос 410-аас 180 болгож бууруулсан. Ингэснээр хүнсний толон авдаг иргэний тоо 14%-аар буурч 86 мянга болсон. Уг нь бол тэдний 40 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэх боломжтой иргэд гэсэн судалгаа байдаг. Гэтэл хүнсний толон авдаг иргэдийн зүгээс босго оноог чангатгасанд уурлах болсон гэлээ. Хүнсний дэмжлэг гэж том хүнд 20 мянга, хүүхдэд 12 мянгаыг өгдөг. Ингээд 5 амбултай айлал гэхэд ихтэй л 100 мянган төгрөгийг авна. Гэтэл ажил хөдөлмөр хийвэл үүнийг хэд дахин нугалсан мөнгийг олох боломж тэдэнд байгаа юм а. Цалинтай ээжийн 50 мянгыг чамлах хүмүүс олон байна. За иймдээч энэ мөнгийг 10 дахин нэмэгдүүлж 500 мянгад хүргэх санаачлага парламент цахим сайт дээр 75 мянган иргэний дэмжлэг аваад байна. Хэрвээ энэ санаачлагыг 100 мянган иргэн дэмжвэл улсын хурал энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Гэхдээ улсын хурал хэлэлцэн гэдэг нь дэмжинэ гэсэн үг ээ. За угаасаач улсын төсөвт ийм боломж байхгүйг бодлого боловсруулагчид учирсаар ирсэн. Тэгвэл зарим улсын хурлын гишүүдийн зүгээс ээжүүдэд олгодог бэлэн мөнгийг нэмэх нь тийм ч оновчтой шийдвэр биш гэж үзэж байна. Аль 10 жилийн өмнөөс л олгож эхэлсэн цалинтай ээжийн 50 мянган төгрөгөөр өнөөдөр ганц ууд живгч авч хүрэхгүй байгааг ээжүүд цахим орчинд бичсээр байна. За энэ дэж цалинтай ээжгийн сүрчин нэрэндээ дүүцүүлж төрөөс ээжүүдүүд олгодог мөнгөө нэмхийг шаардаж байна. За ингэж ажил ээжүүд ажилдаа буцаж ортлоо баг боловч орлоготой за хүүхдийнхээ сүүж ивхний мөнгөнд санаа зовхгүй байна гэж үзэж байна. За яг энэ ээж нарын шаардаж байгаа шиг 0-3 насны хүүхэдтэй ээжүүдэд сар бүр 500 мянган төгрөг олгоё гэвэл дор хаяж сардаа 85 тэрбум төгрөг шаардагдана. За энэ мөнгийг бэлнээр тарахын оронд наандчил цэцэрлэг яаслын хүртээмжийг нэмэхэд зарцуулах нь зүйтэй гэлээ. За энэ ээж нарт эргээд ажилдаа орох хугацааг нь наашлуулна гэлээ. Улсын төсөв чинь хязгааргүй биш шүү дээ. Тэгэхээр улсын төсвөөс эхний ээлжинд энэ эхнэрийн асуудлыг аюулгүй төрөх хэмлэг нөгөө яасэл цэцэрлэг одоо нэг хүүхдийн эмнэлэг энэ бүх зүйл найдвартай байх хэрэгтэй. Одоо өнөөдөр ингээл ханиад томооны үед хүмүүс хүүхдээ барайл эмнэлэгт очино ор байхгүй эхний алхасдаар ингээл зай байхгүй ч гэдэг юм. Эцэг эхчүүд тэн дээр хамгийн их стресстэй. Тэгэхээр энэ гол юмыг бид нар эхлээ шийдэх хэрэгтэй. Би сайдаар ажиллаж байхдаа яг энэ 0-3 насны хүүхдээ гэртээ асарж байгаа ажил хөдөлмөр эрхлээгүй одоо эцэг ихт олгож байгаа энэ хөтөлбөрийг уг нь бол тухайн одоо хүүхэд төрөнгүүт нь нэг удаадаа олгодог одоо арай ахиухан хэмжээндээ олгодог ийм дэмжлэг болгоул яасан бэ гэсэн ийм одоо санал бодолтой байсан. Яг гэвэл 0-3 насны энэ хугацаанд нь ямар нэгэн ажил хийгээл эхлэх юм бол шууд одоо энэ хөтөлбөр зогсчдөг байхгүй. Тэгэхээр түр өөрөө 3 нас хүртэл нь гэртээ хүүхдээ хараад бай гэдэг ийм бодлого буюу
ажилгүйдлийг дэмжиж байгаа ийм бодлого хүүхдээ харж байгаа ээжүүд мэдээж 50-500 болохыг хүсэж байгаа л да. Гэхдээ яг 500-аар одоо өнөөдөр бас тэр асуудлыг шийдэх үү гэвэл би бол үгүй л гэж ингэж бодож байна. Тийм учраас энэ халамжийн бодлогоос одоо яг одоо аль нь нэгдүгüрт байх юм бэ гэдгийг л бол харгалзаж үзэх ёстой гэж би бодож байна. Хүн амын өсгөх бодлого мөн бол чадах нь үгүй юу гэдэг дээр бид нар бас ярилцах ёстой. Нэг талаар халамж жимшиг, нөгөө талаар хүн амаа өсгөх бодлого жимшиг ойлгомжгүй явсаар ирсэн энэ мөнгө за улсын төсөвт дарамт тулдаг нууц биш. За дээрэс нь огт ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, улсад ганц төгрөгөнч татвар төлж байгаагүй ээж нарыг за ажил хийж байгаа декретээ авсан ээж нартай адилтгаж за яг адилхан 50,000 төгрөг өгч байгаа нь шудраг бус гих маргаан нийгэм дүрмдгөө. За тэгвэл салбарын яамны зүгээс гэр бүлийн хөгжлийг дэмжих анхдагч хуулийн хүрээнд энэ мэт маргаантай асуудлыг шийдвэрлэлээ. Бид нар цаашдаа нийгмийн халамжийн сангаас санхүүжж байгаа хүүхдийн мөнгө болон хүүхдээ өсгөхтэй холбогдоод олгож байгаа мөнгөнд тэтгэмжийг гэр бүлийг дэмжих тухай хуулиар зохицуулах нь зүйтэй. Ингэснээрээ бид нар бас яг халамжтай холбоотой нийгмийн халамжийн бодлогоо илүү зорилтод өрхөдөж өгөөд чиглэсэн. Тийм мөнгөнд тэтгэмжихээсээ илүү бас бид нар хувилбарт үйлчилгээнүүдийг илүү их санал болгож үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх дээр бас анхаарч ажиллахаар төлөвлөлөөд ажиллаж байна. Цалинтай ээжийн мөнгийг анх 2016 онд Монгол Ардын нам сонгуул ялахын тулд гаргаж ирж байсан. За энэ бол халамжийг тэлсэн хавт хайруулсан санаачлагуудын нэг гэж зарим эдийн засагч судлаачид үздэг. Харин цаашид цалинтай ээжийн мөнгийг нэмэхээс илүү үр ашигтай байдлаар их хүүхдүүдэд хүртээх хувилбарыг улсын хурлч тэр засгийн газарч тэр эрэлхийлж байгаа юм байна. Дэлхийн улс орнуудад эдийн засгийн өсөлт, нийгмийн бодлогын өргөжлөлтийн ачаар ядуурлыг бууруулах чиглэлээр сүүлийн үед тэмдэгдэх үйц ахиц дэвшил гарч байгаа. За Мексик, Вьетнам, Энэтхэг зэрэг улсуудад ядуурлын түвшин мэдэгдэх үйц буурч ажлын байр олшрон иргэдийн бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдэж үүнийгээ дагаад цалин хөсж нэмэгдэж эхэлсэн. За та бүхэнд улс улсын засгийн газраас авсан боловсрал болон хөгжлийн бодлогуудын ачаар одоо аслагдсан орон нутгийн хөгжил сайжирч ядуурлыг бууруулж байсан хэд хэдэн төвхүүдээс хуваалцъя. Бүгд найрамдах Хятад ард улс түүхэндх хамгийн том ядуурлыг бууруулах кампанит ажлыг хэрэгжүүлж байсан улс. 1980-ад оноос хойш 800 гаруй сая хүнийг ядуурлаас гаргасан гэсэн тоо баримт бий. Засгийн газраас баримталсан гол бодлогуудад аж үйлдвэрлэлийг дэмжиж, иргэдээ ажлын байраар хангаж эхэлсэн. Хөдөө орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг хурдасгаж, дэд бүтэц, зам, цахилгаан, интернетийг илүү хүртээмжтэй болгох тал дээр голлон ажиллаж байжээ. 2021 онд Хятад улсын засгийн газар Ши Жинпиний кампанит ажлын хүрээнд хөдөөгийн ядуурлыг арилгасан гэж мэдэгдэж байсан түүхтэй. Харин АСТВ-с ядуурлалтайгаар мэдэгдэхүйц хэмжээнд тэмцэж чадсан улсын нэгт яах аргагүй Энэтхэг улс багтана. Хятад улсын нэгэн адил Энэтхэг улс 1990 оноос хойш тэрбум гаруй хүнийг ядуурлаас гаргахад бүтцийн хөгжлийн хувьд томоохон шинжилэл хийсэн. Тиймдээ ч ядуурлын түвшин сүүлийн жилүүдэд буурсаар байна. Үүнд гол нөлөөлсөн зүйл нь 2014 оноос эхлэн төрөөс олгох альва халамж тэтгэмжийг авлага хээл хахуулаас холуур иргэдийн гарт шууд хүргэх зорилт тавин иргэн бүрт банкны данс нээх, утсаараа банкны үйлчилгээ авах боломжтой болгох зэрэг ажлыг хэрэгжүүлсэн явдал юм. Дараагийн нэгэн онцлог улс бол Вьетнам улс юм. Тухайн улсад ядуурлын түвшин 1990-ад онд 60 орчим хувь байсан бол өнөөдөр 5% хүрч буурсан үзүүлэлттэй байна. Хэрэгжүүлсэн бодлогуудад 1986 оноос эхлэн Луамуа нэртэй эдийн засгийн шинжилгээний бодлого ихээхэн нөлөөлж байсан. Ингэхдээ үйлдвэрлэл болон экспортын өсөлтийг дэмжиж, боловсролын салбарт голлон анхаарснаас гадна хөдөө орон нутгийн хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт томоохон үр нөлөөтэй байсан гэж шинжээч тайлбарладаг. Вьетнам улс одоо ч ядуурлыг бууруулах тал дээр онцгой анхаарч ажиллаж байна. Статистик мэдээллээр ядуурл хүн амын дунд 2.9% орчим болж буурсан үзүүлэлттэй байна. Ийхүү өнөөдөр Вьетнамыг хөгжиж буй эдийн засгийн загвар гэж үзэж байна. Өмнө Солонгос улсын хувьд 1950-аас 53 оны Солонгосын дайны дараа нийтээрээ ядуурлалтай нүүр тулж байсан түүхтэй. Гэтэл өнөөдөр дэлхийн хамгийн хөгжингүй эдийн засгтай улсын нэг тооцогдож байна. Тэдний баримталсан гол стратеги бол ядуурлыг нийтээрээ боловсралгүй байгаагийн үр дагавар гэж үзэн боловсролын салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийх явдал байсан юм. Тиймээс иргэдийн боловсрал болон нийгмийн соён гэгээрэлд онцгой анхаарч үүнийг дагаад үйлдвэржилт, экспортын салбарууд хөгжижээ. Үүнээс гадна үеийн засгийн газар иргэдийн гарааны буюу хувийн бизнесийг дэмжин хамтын ажиллагаагаа сайжруулсны үр дүнд 50 орчим жилийн дотор халамжаас хамааралтай орноос өсрөнгүй эдийн засгтэй болж чадсан юм.
Өмнөд Америк твийн Бразил улсад 2000-ад онд эдийн засгаас хэрэгжүүлсэн нийгмийн хөтөлбөрүүдийн тусламжтайгаар ядуурлыг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулж байжээ. Луис Инсанио Лула да Силва ерөнхийлөгч байх үедээ эхлүүлсэн Болсо Фамилиа хөтөлбөрийг дурдахгүй өнгөрч болохгүй. Уг хөтөлбөрт ядуурлын шугамаас доогуур амжиргаатай өрхүүдийг зүгээр нэг халамжийн хөтөлбөрт шууд хамруулах биш, харин хүүхдүүд нь сургуульд суралцдаг, вакцин хийлгсэн байх зэрэг шаардлагуудыг хангаж байгаа эсхийг харгалзан үздэг байсан юм байна. Харин гэр шаардлагыг хангаж чадхааргүй өрхүүдийг холбогдох засаг захиргааны нэгжүүдийн халамжийн төвд очиж тайлбар өгөх, хүүхдүүдэд сургах хэмжээний чадвар байхгүй гэдгээ баталахыг шаарддаг болсон байна. Тийм тохиолдолд холбогдох албаныхан зохих тусламж дэмжлэгийг үзүүлж хүүхдүүдийг нь улсын асрамжинд авах насанд хүрэгчдийг ажилд оруулах зэргээр тусламж үзүүлж эхэлсэн байна. Мэдээний төгсгөлд хамгийн сүүлийн үеийн ядууралтай тэмцсэн улсын түүхийг хуваалцъя. Мексик улсын хэмжээнд 2022-оос 24 оны хооронд 8.3 сая орчим хүн ядуурлаас гарч ядуурлын түвшин улс даяар 18 орчим хувь болж буурсан байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хяналтыг чангатгах, мөн ахмад настан оюутнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих бодлогуудыг баримталж хөдөө орон нутгийн хөгжил боловсролын хөрөнгө оруулалтад голчлон анхаарч ажиллажээ. Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. За улсын хурлын гишүүн Алтан хуйлыг Хөгжлийн банкны гих тодтголтой хэрэгтээ буруутган 3 удаа яллагдагчаар татаж 3 удаа цагаатгсан байдаг. За гэсэн ч түүнийг 4 дахь удаага яллагдагчаар татаж улмаар давж заалдах шатны шүүхээс Алтан хуйгийг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болголоо. За энэ бол ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төрийн явуулгаа гэж арчилсан намынхан хардаж байна. Улсын хурлын гишүүн Алтан хуйг ерөнхийлөгчд нэр дэвшүүлэх сунгаанд оролцсон гэдгээ өөрийн цахим утсаараа дамжуулан мэдгдсэн. За Монгол улсын 27 дахь ерөнхий сайд ардчилсан намын 5 дахь даргаар ажиллаж байсан тэрээр парламентэд хэд хэдэн удаа сонгогдсон туршлагатай улс төрч. За гэтэл Монгол ардын намынхан өрсөлдөгчөө намнахын тулд Алтан хуйгийн хэргийг ахин сөхөж албаар хэрэг тохох гэж оролдож байна гэж ардчилсан намынхан бухимдцгааж байна. За Хөгжлийн банкны гих тодтголтой хэргийн шүүх хуралд оролцох үеэрэж Алтан хуйг гишүүний талаараа ирсэн байдаг. Хэрэг чи улс төрийн хэрэг байхгүй. Улс төрийн хэрэг гэдэг чинь ингэж л явдаг байх. Олон төмд нэр төрийн чинь утаанд оромжлон хуршуулгаж харагдуулна. Гэтэл энэ ямар ч хамаагүй байхад Хөгжлийн банкны үүсэхгүй тогтоолоор улсын хурал надад яллагдагч болгоод улсын хурал дээр оруулж олон төмний өмнө энэ одоо том гэмт хэрэгтэн болгож харуулад ингэж явсан. Ард иргэд бол намайг энэ Алтан хуйгийг одоо нэг зам мамгаа юм яриад ирсэн гэдэг чинь. Одоо үгүй. Одоо намайг нэмээд юу гэж хэлсэн гэхлээр засгийн газрын 256 дугаар тогтоол төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай тогтоолоор нь яллагдагч болгосон. Ардчилсан намын зарим гишүүдийн зүгээс Алтан хуйг гишүүнийг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгосон нь улс төрийн явуулгаж болцсошгүй гэж хардаж байгаа талаараа ярьлаа. Би бол энийг шууд улс төрийн захиалгатай шүүхийн шийдвэр байна л гэж хадж байгаа. Яа тэгэхээр өмнөх парламент бид нар бас энэ хуулийг чинь сайжруулад яваад байгаа шүү дээ. Хэрвээ хүнийг гэмт хэрэг хийсэн хүнийг нотолж чадахгүй бол энэ хүнийг цагаатгах. Тэгээ энэ хүний чинь цагаатгцсан байна. За 1 удаа, 2, 3 удаа ингэчихэд дахиад ингэн гэдэг чинь хүнийг бас ингэж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол би зүгээр арчилсан намын лидерүүдийг одоо ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө намнах хэрэгслээ болгож ийл гэж харж байна. 3 цагаатгсан хүнийг 4-tkөө шүүдэг үйл явц арчилсан намаас хамгийн өндөр рейтингтэй байгаа Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж ийсэн юу хийж бүтээхээ харуулсан Норвей Алтан хуйг гэдэг хүн дээр болов гэдэг энэ логикоос нь бид нар хөөгд байгаа. Тийм учраас бид нар энэ арчилсан намаас ер нь ерөнхийлөгч сонгогдохгүй байх гэсэн энэ зүйл дээр эрх баригч нам нөлөөлөд байна уу гэж хардж байгаа. Тэгээ энэ үйл явц дээр хүн болгон өөрсдийн дүгнэлтээ их хэрэгтэй. Тийм учраас
ийм үйл явц болоод байна шүү. Алтан уг даргын хувьд бол 2-7 хоногийн өмнө за арчсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд дэвших сунгаанд оролцоно гэдгийг мэдгдсэн. Энэ бол нээлттэй байгаа учраас одоо рейтинг нь өндөр байгаа. За арчсан намаас одоо бас сонгогдох магадлалтай байгаа хүмүүсийг л одоо авлаж байгаа нь бол ойлгомжтой байна л да энэ улс төрийн цахилгаан. Гэхдээ нөгөө талдаа Алтан уяг гишүүн давзаалдах шатны шүүх хурал болохоос хэдхэн хоногийн өмнө ерөнхийлөгчд нэр дэвшихээ зарласан. Энэ нь магадгүй шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого байж болцсошгүй гэж хардах нэг хэсэг. Харин ардчилсан намынхны зүгээс цагаатгаж байсан шүүгчнэр ахин түүний гин буруутай тооцно нь ачирхалтай байгааг хэлж байлаа. За ингээд Алтан уяг гишүүний хэрэг процессын хувьд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ахин хэлэлцэгдэхээр болж байна. Байгууллагадад 20 жилийн өмнө үзэж байгаа авилгатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийнхэн авилгын индекс 10 байраар ухарч байхад ганц үг ган хийгээгүй. За гэтэл энэ сард 2 дахь удаага ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж иргэдээс хүртэл гарын үсэг цуглуулна гэж зарлалаа. Санаачлаагүй санаачилсан шүү дээ. Ерөнхийлөгчд санаачилж байсан юм байлээ. Улсын хур санаачилж ерөн гишүүд санаачилж байсан юм байлээ. 34 жил батлагдаагүй шүү. Гэхдээ үндсэн нэг л шалтгаан хилдэг энэ нөхдүүд хариуцлагаас л гадуур үлдэх гээд байдаг. Нийгмийн ухамсар аль түвшинд байх. Энэ болгоныг тодорхойлж байгаа хүмүүс өнөөдөр нийгэмд ямар үлгэр дуурайлыг үзүүлж байна вэ? Хараал, ерөөл, одоо үг хэл, үйлдэл энэ болгон бүгд үнэхээр энэ улс оронд муугаар нөлөөлж байна. Тийм учраас бид нар олон нийтийн зүгээс өнөөдөр энэ их хурлын гишүүнийг эгүүлэн татдаг, хуйлтай, дүрмтэй, ёс зүйтэй байх шаардлагыг одоо тавьж байгаа. За тийм учраас одоо иргэд минь та бүхэн өнөөдөр төр шиг төртэй байхын тулд өөрсдийнхөө бас хувь нэмрийг оруулж энэ бидний олон нийтийн системд нээлттэй байршуулсан энд танлаа өгөөрөө. Авилгатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөл 15 гишүүний бүрэлдэхүүнтэй тус зөвлөлийнх нь авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахаас гадна олон нийтэд нээлттэй мэдээлэл хүргэхдээ тэдний өнгөрсөн жил хийсэн ажлын хідэн байгууллагад зөвлөмж хүргүүлсэн гэлээ. Хувь зүйн яамны харьяа бүхий л одоо энэ байгууллагаар орж ажиллаж тэнд энэ авилгын одоо жилийн төлөвлөгөөгөө яаж гаргачих, яаж хүмүүсээ томилоод байгаа, яаж тэрнийхээ үйл ажиллагаанд хяналт тавиад байгаа, үнэлээд байгаа, яаж шагнаж урамшуулад байгаа. Энэ болгоныг бид нар сонсож тэр цагтлын энэ чин авилгын шин тэмдэгтэй байна. Эн чин та нарын юу хариуцлагагүй байна. Хариуцлагаа өндөржүүлгээд зөвлөмж өгж ажилласан. Манай улс авилгын индексээр 10 байраар ухарч 184 улсаас 124 дугаар байранд ирэмблэгдсэн. Сүүлийн 5 жилдээ хамгийн доод үзүүлэлттэй очсон авилгын индексийн талаар аач гэж дугаараагүй. Гэтэл улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах асуудалд 10 хоногийн зайтай хэвлэлийн орол зарлалаа. Угтаа бол энэ зөвлөл авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хяналт тавьж улс төрийн аливаа нөлөөллөөс ангид байж олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй юм а. Net Capital санхүүгийн групп нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна. За энэ удаад Grow with Google Mongolia хөтөлбөрийн ерөнхий ивент тэтгэгчээр ажиллахаар болжээ. Манай улсад 3 дахь жилдээ хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрт залуус хамрагдсанаар дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдөх дижитал ур чадваруудад суралцах юм а. Энэхүү хөрөнгө оруулалт нь Net Capital санхүүгийн группийн дижитал шилжилтээр манлайлах стратегийн хүрээнд ажилтнуудынхаа болон Монгол залуусынхаа дижитал ур чадварыг хөгжүүлэх, хүний нөөцийн чадварыг олон улсын түвшинд хүргэх гэж чиглэсэн бодит ажил гэдгийг талууд онцолж байлаа. За Google-ийн албан ёсны сертификат олгох Grow with Google Mongolia хөтөлбөрт одоогоор 1000 гаруй залуус хамрагдаж, мэдээллийн технологийн салбарын мэдлэг ур чадвар, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлсэн гэлээ. Энэхүү төсөл бол Монголын одоо залуучуудад боловсролоо дэвшлүүлэхэд бол маш чухал хувь нэмэртэй ийм төсөл байгаа гэдэгт бол бид нар үнэ итгэж байгаа. За мөн бид нэр хөрөнгө оруулалт хийж байгаа бас гол шалтгаан нь бол манай байгууллагын одоо 40 гаруй ажилтан бол энэхүү хөтөлбөрт бол хамрагдаж байгаа. За Net Capital санхүүгийн группийн алсын хараа бол дижитал шилжилтээр манлайлна одоо гэсэн алсын хараатай. За мөн бидний соёл бол тасралтгүй суралцагчид манай байгууллагын 700 гаруй ажилтан бол одоо байнгын суралцаж ялангуяа технологи, орчин үеийн шин шинэлэг одоо мэдлэг мэдээллээр бол цэнэглэж ингэж явдаг. Net Capital-ийн хувьд бол угаасаа Google Workspace-ийг хэрэглэдэг Google-ийн бас удаан түнш байгууллага байгаа. Тийм учраас бидэд
энэ түншлэлийг бол нэлээд сайн хамтдаа үргэлжлүүлж авч явах гэдэгт бүрэн итгэлтэй байна. За тэгээ бусад байгууллагууд, бусад ажилчид, за зөвхөн иргэдийн хувьд ч гэсэн гөрөөгд Google хөтөлбөрт хамрагдсанаар за яг бодиттой ур чадварыг яаж хэрэгжүүлэх үү, яаж албан байгууллага дээр энийг оруулах уу, яаж хувь хүмүүнийхэн амьдралд шингээх үү гэдэг энэ ур чадваруудыг нээлттэй ярилцгаамаа. Дижитал ур чадвар технологийн мэдлэг өдрөөс өдөрт хүн бүрийн эзэмших ёстой наад захын чадвар болж байна. За тийм ч учраас Net Capital санхүүгийн групп санхүүгийн салбарт инновац технологийн шийдлийг нэвтрүүлэх, дижитал үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой байгаагаа онцолж байлаа. Дүрслэх урлагийн Олимп гэгддэг 61 дахь удаагийн Венецийн Биенналд Монгол улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчид кураторын багийг танилцууллаа. 2 жил тутамд зохион байгуулагддаг дэлхийн хамгийн нэр хүндтэй урлагийн арга хэмжээ болох Венецийн Биенналь дахь Монголын павильоны куратороор урлаг судлаач уран чимэг Томас Эйлер, за уран бүтээлчээр Номин, Гэрэлхүү, Төгөлдөр, Дорж Тэрэмнар сонгогджээ. Тэд сүлжилтэн хил дамнсан холбоос сэдвийн хүрээнд үзэсгэлэнгээ бэлтгэж байна. Венецийн Биенналь нь 1895 оноос эхлэлтэй бөгөөд үүнд дэлхийн нэр хүндтэй нөлөө бүхий уран бүтээлчид үзэсгэлэнгээ дэлгэдэг онцлогтой. Гюстав Климт, Салвадор Дали, Пикассо, Йоко Оно дэргүүтээ дүрслэх урлагийн бүхий шинжлэгч алдартнууд энэхүү арга хэмжээнд оролцож уран бүтээлээ танилцуулж байсан түүхтэй. Үүнд оролцогч уран бүтээлчид нь өөрийн улс үндэстний уран сэтгэлгээний онцлогийг таниулж, сурчлагын сацуу, хүндрэлтэн тулгарч байгаа нийтлэг сорилт бэрхшээлийн эсрэг эвлэлд нь нэгддэг. Засгийн газраас 2022 онд Венецийн Биенналд Монгол уран бүтээлчдийг төрийн дэмжлэгтэйгээр тогтмол оролцуулж байхаар тогтоосон. Үүний хүрээнд нээлттэй сонгон шалгаруултыг зарлаж, дээрх баг бүрэлдэхүүнийг сонгосон байна. Улсын төсвөөс тодорхой хэмжээний бахан дэмжлэг үзүүлж байгаа. Гэхдээ бас fundraising буюу одоо хөрөнгө босгох үйл ажиллагаан дээр нь хамтраад ингээд ажиллаж байгаа. Дөрвөн уран бүтээлч маань одоо яах аргагүй Монголын бас орчин үеийн одоо урлагийн бас шилдэг төлөөллүүд мөн гэж харж байгаа. Энэ жил бол маш зөв тийм одоо павильон авах хэрэгтэй гэж үзсэн. Тэгээд ер нь бол хамгийн гол гудамжийн дагуу том павильон авч чадсан байна. Энэ жилийн ерөнхий гол сэдэв гэх юм бол энэ minor key гэдэг маш тийм нарийн ер нь бол бараг сонсогдохооргүй тийм нарийн боловч тухайн яг зүйлдээ бол маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм зүйлүүдийг илүү давмгай гаргаж ирэх хүмүүст үзүүлэх гэсэн тийм ерөнхий сэдвтэй байгаа. Би 2005 онд дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөөд тэрнээс хойш тасралтгүй бүтээл хийгээд явж байгаа. Одоо 21 жил болж байна. Нийт 3 ажлаар орж байгаа. Нэг ажил маань болохоор Германы Бамбер хотын музейд байдаг. Одоо Бамбер хотын музейн цуглуулганд багцсан нэг ажил одоо орох юм. Одоо 6-7 сарын хугацаанд үргэлжлэн тэр хугацаанд ерөөсөө дэлхийн үндэс болон цуглуулагч нар, музейн куратор нар, захирлууд, ерөн соёлын солилцооны ерөөсөө бүх арга хэмжээгээр тэр хугацаанд өрнөдөг бол их том арга хэмжээ. Манай улс Венецийн Биенналд 6 дахь оролцож байна. Өмнө нь 2015 онд Отрын гэр, 2017 онд Хөхтөнгөрийн доор төөрөксөд, 2019 онд Агшин зуур, 2022 онд Гүнээс гүнд, 2024 онд ирээдүгээс өнөөдрийг дахин нээхүй сэдвийн дор үзэсгэлэнгээ дэлгэж байсан. Харин 61 дахь удаагийн Венецийн Биенналь 5 дугаар сарын 7-ны өдрөөс 11 дугаар сарын 22-ны өдрүүдэд болох юм. Энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд дэлхийн 99 улсын уран бүтээлчид оролцож, уран бүтээлээр дамжуулан өөрсдийн улсын соёл урлагийн өвөрмөц онцлогийг танилцуулах юм. Венецийн Биенналь нь өдгөө цар хүрээгээ тэлж, урлаг соёл, нийгэм улс төр хийгээд эдийн засгийн чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон байна. Өнөөдөр Тэнгэрлэгээс 7 10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамтаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.